За 2011 оны хамгийн анхны хичээл минь яг одоо орж байна. Тэгээд англи хэлийг айгүй чөлөөтэй байдлаар за тэгээд яг орчинд нь байгаа юм шиг хар ярианы аргаар нь за тэгээд сухыг хүсэж байгаа бүх хүмүүсийг манай сургалтын төв дээр ирээрэй гэж орж байна. Тэгээд 2011 оны хамгийн ихний хичээл маань 6 сарын 3-нд эхэлсэн байгаа. За тэгээд өнөөдөр манай хүүхдүүд маань 3 дахь өдрөө хичээлдээ сууж байна. Тэгээд хүмүүсийн итгэх одоо санаачлага за тэгээд энэ хэлийг сонирхож байгаа байдлыг харахад бол үр дүн бол одоо маш их сайн гарч байгаа. Энэ 100 бид нар одоо маш олон зураг хичээлүүдийг бас англи сонирхож байгаа хүмүүстэй хүргэнэ гэж бодож байгаа. Тэгээ манайд бол насны үед бол янз бүрийн хүүхдүүд байгаа. Тэгээд 10 жилийн хүүхдүүд байгаа. За тэгээ оюутан сурагчид байгаа. За тэгээд ажил эрхэлдэг одоо инженер, хуульч, багш, бизнесмен мэргэжилтэй ер нь хэл сургууль шаардлагатай байгаа бүх хүмүүс одоо нэг ангидаа сууж байгаа. Тэгээ бид нар бол хичээлийг яг одоо амьд байдлаар илүү entertainment тал руу хандсан. Тэгээд илүү сонирхолтой байдлаар заадгаараа бусдаас онцлог байгаа. Тэгээд энэ 100 хамгийн сонирхолтой аргаар за хамгийн богино хугацаанд хамгийн их зүйл суухыг хүсэж байгаа бол одоо миний хичээлээр суугараа гэж та бүхэнд урьж байна. Тэгээд одоо 6 сарын 3-нд эхэлсэн анги маань 2011 оны хамгийн ихний анги байсан. Энэ анги маань бол одоо 99 дахь анги болж орж байгаагаар их онцлог. За тэгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид нар 90 одоо 8 удаа хичээлээ төгсгсөн байгаа. Тэгээд 5000 орчим хүүхдүүдэд ярианы англи хэл гэдэг хичээлийг заасан. Тэгээд хичээлийн одоо үр дүн бол одоо 100% их сайн гардаг. Тэгээд нэг хичээл дээр суугаад маш олон одоо хар яриа үг гэх мэт зүйлүүдийг одоо толгоороо шууд хийж чаддгаараа их онцлог. Тэгээд яг Америкт очсон юм шиг, Англид очсон юм шиг орчинд нь англи хэл суухыг хүсэж байгаа залуучууд байх юм бол манай одоо удахгүй эхэлж байгаа хичээлд мань суугаарай гэж та бүхэнийг бас урьж байна. Би Shark сургуулийн хувьд одоо 2 дахь удаага явж байна. Яагаад 2 дахь удаа явсан бэ гэхээр надад маш их таалагддаг. Одоо хичээлийн онцлог зааж байгаа байдал, одоо даваагүй багшийн өөрийнх нь зааж байгаа байдал маш их таалагддаг. Хичээлийн гол онцлог одоо Америк хар яриаг заадаг. Одоо яаж ойлгомжтойгоор заах вэ? Одоо практик дээр яаж жишээ нь одоо Америк хүмүүстэй яаж ярьж байгааг яаж заах вэ гэдэг юм. Тэр талаар аягүй сайн бидэртээ тулж ажилладаг. Тэгээд маш их чөлөөтэй тийм байдаг. Энэ надад маш их таалагддаг. Би одоо Shark хизээ байлан давхаг хизээ хөгшөрнө. Би тэр болно одоо Shark сургалтын хичээлэх болно. Англи хэлийг улам төгс төгөлдөр сурах болно. За та бүхэнд баярлалаа. Залуучтай хэлэхэд Shark сургалтын төвийг зөөр гэж хэлье. Сайн мэцхан намайг Баасан Сүрэн гэдэг. Тэгээ би энэ Shark сургалтын төвд одоо анх удаа явж байна. Тэгээд бусад сургалтуудаас бол онцлогдох зүйл нь гэвэл бусад сургалтууд амар их тийм дүрм гээл хичээл даалгавраар дардаг харин Shark сургалтын төвд болохоор ерөөсөө даалгавар ерөөсөө өгдөггүй. Энэ хамгийн их таалагддаг. Манайхад ч гэсэн таалагддаг үстэй тий. Тэгээд даалгавар өгдөггүй мөртлөө өдөртөн зааж байгаа хичээлийг бид нар бол маш сайн тогтоодог. Очиод тэ найзуудтай яриа. Тэгээд эдгээр болохоор дүрм аль бие усны зүйл заадгүй Америкчүүдийн тийм яриа одоо найз хоорондын яриа мэрэ гэдэг ийм ойрхон бодит амьдрал дээр байдаг зүйлийг илүү их ярьдаг болохоор их сайхан санагддаг. Бараг англиар ярьж чаддаг болоод гардаг гэж хэлмээр байна. Тэгээд одоо энэ чинь элсэн сурч байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд бол ер нь яваад үзэхэд их гоё хөвчлөлтэй сурахыг маш хүсдэг, ирэх их дуртай болдог. Тийм болохоор энэ сургууль надад маш их таалагддаг. Сайн мэцхан намайг Болрог гэдэг. Би Shark төвд анх удаага суралцж байна. Тэгээд надад бол сургалт нь маш их таалагдж байгаа. Даваа хүү багш амар хөвчлөлтэй маягаар хичээл ойлгуулахыг оролддог, сайн заадаг багш. Тэгээд гэртээ хараад заасан үгнүүдэд харах шаардлага байдгүй. Хичээл дээр айгүй ойлгомжтой бүр цээжилтэл заадаг. Тэгээд залуучуудтай хандхад Shark төвийг сонгоцоорой гэж хэлмээр байна. За сайн байцгаана үзэгчдээ намайг Хулан гэдэг. Тэгээд би бол энэ Shark төвд анх удаагаас явж байгаа. Тэгээд би нөгөө нэг багштай хандаж баярлаа гэж хэлж байна. Яагаад гэвэл болохоор бид нарт ингээд ерөөсөө үгийн дуудлага модлого айгүй буруу байсан. Тэгсэн мөртлөө нэг англи нэг сурах нэг сонирхолгүй байсан. Тэгээд өвөө маань энэ бүртгүүлээрээгээд бүртгүүлээд ингээд яваад үзсэн чинь үнэхээр сэтгэл таалагдчихээн. Тэгээд багштай маш их баярлаа гэж хэлье. Тэгээд бид нэрийг бас ингээд ярианд баг зэрэгээр сургаад ингээд ерөөс хүний хийдэг үйлдэл мөдлөг бүгдийг ингээд зааж өгч байгаа. Тэрэнд нь багштай баярлаа гэж хэлье. Намайг Бямдэрж идэг. Тэгээд Shark-т яваад 3 он жин. Энэ Shark-т явснараа би бол
Зүгээр бус сургалтнаас ус энгийнээр шууд юмыг ойлгоод тавьчихдаг. Бус сургалт бол амар хүчээр ойлгож ирсэн бол ингээд ингэж ойлгож ирсэн. Яг өөрөө ингээд бүр ойлгочдаг. Тэгээд энэ Shark-д бол зуны хугацаанд бол маш амжилттай сурна гэж бодож байгаа. Тэгээд миний үеийн залуус тэгээд бидэнтэй нэгдээ Shark-д ирээрээ гэж уриалъя. Сайн байна уу Бүжин гэдэг. Би тэгээд Shark-д анх удаага явж байгаа. Тэгээд энэчнээс 3 дахь өдөр нь би нэг алтан дүрмийн сурж авсан. Тэр нь болохоор яг яаж үг хурдан цэжлэх вэ? Нэгт нь болохоор үгээ сайн харах, хоёрт нь болохоор үгээ хэлэх, гуравт нь болохоор үгнийхээ тухай эргэцүүлэн бодоод, дөрөвт нь болохоор үгээ үсгэлж хэлэх. Тэгээ хамгийн сүүлд нь дэвтэр дээрээ бичих. Харин тэгэхэд монголчууд нь болохоор хамгийн эхэлж үгээ бичдэг шүү дээ. Тэгэхээр би энэ чинь ийм сайхан алтан дүрмийг цэжлж авсандас маш баяртай байгаа. За тэгээд та бүхэн сая манад суралцж байгаа сурагчид хүүхдүүдийн сэтгэлдлийг сонслоо. Тэгээд ердөө 3 өдөр хичээлсэн хэд эдгээр хүүхдүүд бол маш их зүйлүүдийг сурсан байгаа. Тэгээд миний хичээл зааж байгаа хамгийн гол аргачлал нь болохоор хамгийн чөлөөтэй байдлаар хамгийн үр дүнтэй хичээлийг заах гэж би эрмэлздэг байгаа. Тэгээд яг энэ самбарын өмнө би 1 цаг 30 минут зогс хичээл заадаг. Тэгээд 1 цаг 30 минут зогсохдоо би бол сандал дээр суудаггүй. За хүүхдүүдтэйгээ илүү тулж ажиллах гэж оролддог байгаа. Тэгээд би өөрөө залуу хүн болохоор хүүхдүүдтэйгээ их ойрхон харагддаг байх. Тэгээ манай оюутнууд, манай сурагчид, манад хэл сурж байгаа хүмүүс мань болохоор надтай яг л найзтайгаа харьцаж байгаа юм шиг илүү чөлөөтэй байдлаар бас харьцаж чаддгаар онцлог байгаа. Тэгээд эдгээр хүмүүс мань бол 14 хоног өдөр болгон одоо хичээлдээ суух юм байгаа. Тэгээд 14 хоног сууснараа 500 орчим Америкаар яриа, за 2000 орчим хамгийн өргөн хэрэглээтэй үгс. За хуучны дуучдын дулсан 10 дуу, шин дуучдын одуудын дулсан 10 дуу гэх мэтлэн за ертөнцийн 3 зүүр үг, шүлэг гэх мэтлэн одоо илүү ярианы чадварыг хөгжүүлэх тийм хичээлүүдийг сурдгаар их онцлог байгаа. Тэгээ ямар ч үсэн англиар бол чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх хэмжээнд одоо болж эдгээр хүүхдүүд нь төгсч чаддаг байгаа. Тэгээд энэ зун хамгийн сонирхолтой байдлаар хамгийн богино хугацаанд хамгийн үр дүнтэй аргаар англиар сурахыг хүсэж байгаа бол та бүхнийг миний хичээл суугаарай гэж урьж байна. Тэгээ удахгүй хичээл маань бас удахгүй эхэлнэ. Тэгээ манай сургалтын төв хаяг Түшээ дээд сургуулийн 303 тоо Түшээ дээд сургуулийн хүүхдийн урлан бүтээгдэхүүн замын эсрэг талд байдаг. Бид нар тэгээд ажлын өдрүүдээр 11 цагаас 5 цагийн хооронд бүртгэж байгаа. За амралтын өдрүүдээр 1 цагаас 4 цагийн хооронд бүртгэж байгаа. Тэгээ энэ зунд хэрвээ та бүхэн англи хэлийг ямар нэгэн сонирхолтой байдлаар одоо сурахыг хүсэж байгаа төлөвлөсөн бол одоо манай сургалтын төвд ирээрэй гэж дахин урьж байна. Тэгээд удахгүй та бүхэнтэйгээ телевизээр заагдах байгаа хичээлээрээ бас иргэн уулзъя.